Сайн мэцхан өдрийн бичлэгээ би та бүхэнд ямар ч үе тохиромжтой тод өнгийн бололтыг хэрхэн хийхийг үзүүлэх болно. Ингээд бичлэгэнд орцгоё. Хамгийн ихэнд бор өнгийн тэнийг хүнсний урд доод зэхээрээ тавьж өгнө. Мөн өргөлжлүүлэн хамраа баг зэрэг өндөрлөж өгнө. Дараа нь боронцон саатай бор өнгийн тэнийг ашиглан яг зөх хэсгээрээ тавина. Нүдний бор харандаа ашиглан нүдний доод зэхээрээ тавьж өгнө. Дараа нь өмнө ашигласан бор тэнээр баг зэрэг уусгана. Гэрэлтүүлэх ашиглан нүдний дотор хэсгээрээ тавьж өгсөн байна. Мөн хүмсний яс хэсгээрээ тавьж өгсөн. Ингээд контур тавьхдаа би бүтэн тавиагүй нүдний сүүл хэсгээрээ баг зэрэг тавьсан. Нүдний урд хэсгээрээ тодруулж тавьж өгсөн байна. Дараа нь хар өнгийн харандааг ашиглан нүдний доод дотор хэсгээрээ тавина. Тэгэхээр ингэснээр нүд маань илүү тод харагдана. Жижиг багсаа ашиглан нүдний урд хэсэг тавьсан контур баг зэрэг уусгаж өгсөн. Дараа нь би дээд болон доод сормосыг нааж өгсөн байна. Нүдний урд хүмсний доод хэсгээрээ илүү баруун өнгийн тэнийг нэмж өгсөн. Дараа нь нүдний бодол маань дуусны дараагаар би бор өнгийн нүдний харандааг ашиглан хиймэл сэвх тавьж өгсөн. Энэ сэвхийг илүү бодит харагдуулахын тулд дээрээс нь би нэмж нүүрний боронзоо тавьж өгсөн байна. Мэдээж боронзоо ашиглан нүрээ баг зэрэг контурлж өгсөн. Гэрэлтүүлэхээ ашиглан хазарны яс хэсгээрээ уруулын дээд хэсгээр мөн хамрын өндөрлөг хэсгээрээ баг зэрэг тавьж өгсөн. Уруулын хувьд биений өнгөтэй уруулын бодгийг ашиглан будсан. Эхлээд би харандаараа хүрээлж байгаа нийлэнгүүд нь бодож өгсөн байгаа. Ингэснээр бодолт маань илүү сайн тогтцтой байдаг. Ингээд эцэст нь үүний чимэглэл шигтгэхийг нүдний доод зэхтэй нааж өгсөн. Ингээд өнөөдрийн маань бодол дуслаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.